Ус арчилгаа подкастын шинэ дугаар эхэллээ. Сонсогчдодоо энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн байна уу? За өнөөдөр бид өмнөх дугаарын сэдвийг бүр илүү гүнзгийрүүлж ус будалтын хаана бас хамгийн их айдас дагуулдаг сэдвийг хөндлөнө. Би дааллаа. Энэ бас bleach буюу ус цайруулагч тийм үү? Үннийг хэлэхэд би үсээ цайруулахаас ер нь үргэлж айдаг. Тийм штэ. Яг л бүх ус минийдэд унаад дуусах юм шиг. Яг энэ айдас бол маш түгээмэл. Тийм ээ. Гэхдээ өнөөдөр бид энэ айдсын цаадах үннийг тайлах болно. За тэгвэл хамгийн гол асуулт. Bleach усыг унгадаггүй. За сонсож байна. Хариулт нь өмнөх дугаарт ярьсантай яг адилхан. Үгүй ээ. Bleach нь усыг үндсээр нь унгадаггүй. Тэгэхээр энэ ч гэсэн уналт биш, хугаралтын асуулт гэсэн үг үү? Яг зөв. Чи маш сайн ойлгож байна. Bleach нь хуйх усны уудан зарт нөлөөлдөг. Харин усны өөрийнх нь дутаад бүртгэц болох кортекс нэвтэрч өнгийн задлдаг. Усны гол руу н ордог бахна. Тийм. Энэ процесс нь өөрөө усны дутаад холбоосыг сулруулж гэмтээдэг юм. Хэрэв ус чинь буруу техник хэрэглэх эсвэл таны ус хит их гэмтвэл нөгөө алдартай рейзен шиг болох үзэгдэл явагдана. Сонсоход тортол таагүй юм аа. Нойтондоо ингээд сунаад хуйраад тасраад ундаг штэ. Яг тэр. Тэр бол үндсээрээ унаж байгаа юм биш, харин гэмтлээс болж голоороо тасарч байгаа хэрэг. Ойлголоо. Тэгвэл бид энэ рейзен шиг болох эрсдлээс яаж сэргийлж үсээ эрүүл зайруулах вэ? Шийдэл нь юу вэ? Шийдэл бүр ерөөсөө гурваас нь хариуцлагат байгаа юм. Гурвалсан хариуцлага. Нэгдүгээрт таны итгэлийг хүлээлцэн зөв техник мэдлэгтэй өсч чинь. Энэ маш чухал. Хоёрдугаарт тухайн салууны ашиглаж байгаа бүтээгдэхүүний чанар. За. Гуравдугаарт магадгүй хамгийн чухал нь таны өөрийн арчилгаа. Зөвхөн үсчэндээ эсвэл бүтээгдэхүүн даатгаад орхиж биш, миний өөрийн үрэг ч гэсэн маш том бахна. Маш том. Та цайруулахаас өмнө үсээ хэрхэн бэлдсэн, цайруулсны дараа ямар арчилгаа хийх вэ гэдгээсээ үр дүн 90% шалтгаална. 90%. Тийм. Үсээ цайруулзал байгаад арчилгааны горим энгийн үснийхээс хэд дахин илүү нарийн болно гэдгийг үргэлж санаарай. Үнэхээр ойлгомжтой бас хариуцлагатай бол гэж өглөө. Баярлалаа. За сонсогчдоо, дараагийн дугаардаа бид бүхний мэдхийг хүсдэг ус уналтыг багасгах 3 энгийн аргын талаар ярилцах болно шүү. Now, here's a question we'd like you to think about. За. Та үсээ цайруулахдаа үйл явцын зүгээр нэг зорчигч нь байдаг уу? Эсвэл үр дүнгийн итгэхтэй хамтран бүтээгч нь байдаг уу? Дараагийн Дараагийн дугаараар уулзцгаая.